бүхэн үзэгчдээ Монголын мэдээ телевиз онцлог зочны ярилцлага та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ жил Монгол Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн өв тохиож байгаа. За бид энэ ойн хүрээнд Монгол Энэтхэг хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж байгаа тухай мэдээллийг авахар студидтэй бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Синхрийг урьж ирүүлээд байна. Өнөөдөр танай телевиз дээр хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Урилгыг хүлээж авч энэ танай хүчрхэг ийм алдартай Монголын үндэсний телевизэд ярилцлага өгж байгаа та баяртай байна. Good afternoon and Sanbano. За Монгол Энэтхэг хоёр улсыг бол үнэн эртний харилцаатай ийм улс гэж үздэг. Зарим тохиолдолд биднийг оюун санааны хөршүүдч гэж хэлэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр хоёулаа ярилцлага Монгол Энэтхэг хоёр улсын хамтын ажиллагаа ер нь ямар төвшөнд байгаа вэ? Та энэ хамтын ажиллагааны төвшинг элчин сайдын хувьд хэрхэн яаж дүгнэж гэнэ вэ гэдэг асуултаас эхлүүлье. Түрүүний таны хэлсэнчлэн Энэтхэг Монгол бол эртний харилцаатай тийм үү? Мянган жилийн өмнөөс хүннүү гүрний сэхлэн өнөө хүртэл бид хамтарч харилцаатай их тайвны холбоотой ажилд оршин тогтнож байгаа. Энэтхэг Монголын харилцааг бол ижил төстэй зүйл нь бол арчлалаар ижил төстэй барс хөгжлийг бас эрхэмлж байгаа даа их төстэй гэж үзэж байгаа. Мөн бидний харилцааг шин төвшөнд хүрсэн илтгэх бол сүүлийн үед хийгдсэн өндөр түвшний харилцан айлчлууд юм аа. За тэгээд эдгээрийг харилцаан дээр үндэслээд бидний хамтын ажиллагаа түншлэл бол ирээдүгөө итгэлтэй харж байна. Миний хувьд бол тэгээд 2015 он та бүгд мэдэх бах Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад айлчилснаар бидний харилцаа шин төвшөнд гарч улам эрчүүчтэй хөгжих болсон. Ингэснээр бид нар стратегийн түншлэлээ эхлүүлсэн байгаа. Энэ түншлэлийн маань хүрээнд Энэтхэгийн засгийн газраас хөнгөлөлттэй 1 тэрбум 236 сая ам долларын хөнгөлөлтөө зээлийг Монгол улсад олгосон. Энэгээрээ газрын тос боловсруулах үйлдвэрийг анхны үйлдвэрийг Монголд барихаар шийдээд байгаа. Мөн тухайн ажил үеэр бид нар бол хоёр орны хооронд 18 гэрээнд гар үсэг зурсан. Үүнд бол соёлын салбарт боловсрол, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, мөн оюун санааны гэж түрүүн бас дурдсан 3 дахь хөрш гэдгээрээ тийм ээ бидний харилцаа бол урам өргөжж байгаа. Үүний жишээ болохоор 2019 онд Монгол улсын гадаад хэргийн яамны сайд Энэтхэгт айлчил хийсэн. 2018 онд Энэтхэгийн гадаад явдлын яам бас Монголд айлчилсан. Газрын тосных нь сайд бас Монголд айлчилсан байгаа. Саяхан нь бол 2019 онд Монгол улсын ерөнхийлөгч Энэтхэгч айлчилсан бас их түүхэн үйл явдал болсон юм аа. Тэгээд бидний уламжилт соёлын харилцаа бол эдийн засаг худалдааны чиглэлээр бол улам өргөжж тийм ээ. Өөдрөг ирээдүрөө бид нарт Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахаар хамтарч ажиллаж байна. За нэмж хэлэхэд бол Монгол улс 5 улстай стратегийн түнш тэрний 4-р нь бол Энэтхэг улс. Энэ юу илтгэж байна гэхээр Энэтхэг Монголын бидний энэ харилцаа бол их дотн болсныг илтгэж байгаамаа. Монгол Энэтхэгийн хамтын ажиллагаа үндсэндээ мянган жил үргэлжилсэн тухай түрүү хэлсэн сайд маань дурдж байна. Гэхдээ нэн шин гадаад харилцааны түүхээр нь авч үзэх юм бол энэ жил Монгол Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн тохиож байна. Энэ ойн хүрээнд ер нь ямар ажлууд хийгдэж байна вэ? You rightly touched upon the year. Энэ жил 2020 онд Энэтхэг Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 65 жилийн ой тохиож байгаа. Та сая хэллээ. Тэгээд Энэтхэгт Монгол улсын ерөнхийлөгч айлчилсан үеэр Энэтхэг Монголын энэ түүхэн ойг тэмдэглэх тал дээр бас харилцан тохиролцож хамтарсан мэдээлэлд гар үсэг зурсан байгаа. Энэ мэдээлэлд бол соёл, эдийн засаг худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тийм бичигт гар үсэг зурсан. Тэгээ энэхүү ойн
арга хэмжээгээ тохиолдуулаад 30 орчим үйл ажиллагаа Интгэлжин сайд яам одоо Монголын талтайгаа хамтран зохион байгуулахар төлөвлөд байна. Үүнд болохоор мэдээж өндөр түвшний харилцан айлчлалууд байна. Мөн 65 жилийнхаа ойн шуудангийн маркийг хэвлүүлэхээр зэгч байгаа. Саяхан бид Махатма Ганди мэндэлсний 150 жилийн маркийг Монголд бас хэвлүүлсэн. Мөн засгийн газар хоорондын уулзалтуудыг ялангуяа гадаад хэргийн яамд хоорондын уулзалтыг зохион байгуулах, засгийн газрын хэрэг эрхлэхийн газрын хооронд бас зохион байгуулахар төлөвлөд байна. Мөн соёлын чиглэлээр бол Интгийн бас алдартай дуучин одоо Мохид Жухан Монгол дууг дуулж Улаанбаатарт одоо зураг авалтаа хийсэн. Энэхүү дууга бас энэ жил олон нийтэд төлөвлөлнө. Мөн Будда бурхны тухай цуврал тийм 50 гаруй ангитай киног монгол хэлээр дуу оруулж бас монгол үзэгчдэд хүрэхээр бэлтгээд байна. Үүнээс гадна одоо Болливуудын одоо хит болсон кинонуудыг монголоор орчуулж одоо кино өдөрлөгүүд зохион байгуулахар төлөвлөж байна. Мэдээж энтхэг хоолны өдөрлөгүүд энтхийн йогийн өдргээ 6 сар болгонд зохион байгуулдаг. Энэ жил яг бас сонгуулийн өмнөх нь болов гэж бодож байна. Мөн соёлын одоо ижил төстэй байдлыг одоо илтгэх тийм эрдэм шинжилгээний хурлыг бас бид нэр хийн. Яагаад гэхээр одоо эртээр үед бол монгол лам нар энтхэгт очиж сурч байсан тэр одоо тийм түүхэн баримтууд байдаг. Мөн залуучуудын фестивалыг 9 сард хийн. Оюутан солилцоо, сурагч солилцоогоор бол хөтөлбөрөө бид нар бүр эхлүүлчихсэн байгаа. Үнийгээ үргэлжлүүлнэ. Саяхан бол Empathy Elite School-ийн сурагч нар одоо энтхэгт оюутан солилцоогоор яваад байгаа. Мөн энэ жил бид нар энтхэг Монголын хооронд шууд нислэгийг туршиж үзээд тийм ээ амжилттай бол цааш нь үргэлжлүүлэх тийм зорилготой байна. Энэ жил бас 1000 багшийг одоо англи хэлний монгол багш нарыг Монголд болон энэтхэгт сургахаар бас төлөвлөд байгаа. Энэ жил бас их онцгой. Яагаад тэгэхээр 3 том төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Атал Бихарын нэрмжит харилцаа холбоо мэдээлэл технологи аутсорсинг төвийг барилга бас эхэлнэ. Гибер аюулгүй байдлын сургалтын төвийг бас Монголд байгуулахаар бид нар ингээд ажиллаж байна. Тэгээд Монголын одоо гадаад хэргийн яам, боловсрол шинжилгээ ухааны яам бол бусан агентлагуудыг биднийг дэмжиж ажиллаж байгаад их баяртай байна. These are the activities. Нэмж хэлэхэд одоо энэ сарда 1 сард тийм ээ он гарснаас хойш энэтхэг Монголын өнгөрсөн одоо ирээдүгээд Монголын одоо хүүхд залуучуудын дунд 7-оос 17 насны хүүхдүүдийн дунд уран зургийн болон тийм ээ гар урлалын бүтээлийн тийм наадам зохион байгуулсан. Үүн дээр бол 976 бүтээл Монголын өнцөг булнаас хүүхдүүд илгээсэн байгаамаа. Тэгээд энэ 65 жилийнхаа ойд зориулаад бид нар бас цомрлог одоо тийм ном гаргахаар бас төлөвлөд байна. Үнэхээр соёл урлагийн салбарт олон ажлууд, боловсролын салбарт бас их олон ажлууд хийгдсэн байна. 65 жилийн ойд бас өндөр ач холбогдлогж байгаа талархлаа илэрхийлье. Түрүүн бас энэтхийн засгийн газраас 1 тэрбум 236 сая Америк долларын бас хөнгөлөлттэй зээлээр манай Монгол улсад газрын тосны боловсруулах анхны үйлдвэрийг барих ажлыг одоо эхлүүлж байгаа. Энэ жилийн үед бол одоо барилгын ажил эхлэж байгаа гэсэн ийм мэдээллийг хэлсэн. Энэ үйлдвэр одоо барих ажилд энэтхийн талаас ер нь хэр анхаарал хандуулж байна. Бас ямархуу одоо ажлууд хийгдэж байна. Энэ талаар манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Яагаад гэвэл энэ бол Монгол энэтхэг хоёр улсын хооронд бол үнэхээр түүхэн үйл явдлаа гэж бидний зүгээс харж байна. Before I say what Indian side has to say. Таны хэлсэнчлэн одоо энэ газрын тосны боловсруулах анхны үйлдвэр нь манай хоёр орны одоо бас түүхэн тийм хамтын ажиллагааны бас тулгуур чулуу түүхэн үйл явдал гэдэгтээ би санал нэгдэж байна. Энтхийн тал юу хийж байгаа талаар ярихаас өмнө би Монгол улсын уул уурхайн сайд одоо Сумья газрын хэлснийг би та бүгдэд
хөгжиж иш татмаар байна. Түүний хэлснээр бол энэ бидний хөгжлийн одоо энэ төсөл маань тооцоолж байснаас их хурдтай урагшилж байна гэж хэлсэн байгаа. Би үүнтэй бол санал нэг байна. Энэ газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьснаар Монгол улс бол эрчим хүчний одоо энергийн тусгаар тогтнолыг олж авах маш чухал үйлдвэр байгаа юм. Тэгээд жилдээ 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай. Энэ нь болохоор Монгол улсын хэрэгцээний 80%-ийг хангах юм аа. Тэгээд энэ үйлдвэр маань та бүгд мэдж байгаа сайн Дорн говийн Алтан ширээ сумын баригдаж байгаа. Тэгээд 19 оны 10 сард одоо энэ этгээгийн газрын тосны сайд одоо Монголын төрийн тэргүүдтэй үйлдвэрийн газар дээр очиж үзсэн. Тэгээд одоо дэд бүтэц одоо цахилгаан, зам, төмөр зам тэгээд баригдаад дуусныг харсан. Орон сууцаас ажилчдын орон сууц одоо баригдаж байгаа. Тэгээд энэ үйлдвэр маань 2023 он, 24 он гэхэд монголчуудтай одоо газрын тосоо нийлүүлэх баха. Yeah, and also Нэмж хэлэх нэг зүйл байна. Ягаад гэхээр энэ газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд ороход одоо боловсон хүчний одоо өнөөдрөөс их бид нар бэлдэж эхэлж байгаа. Жил болгон одоо 40-50 залуучуудыг одоо техникийн ажилтан Монгол инженеруудыг энтгэгд сургаад эхэлцээ. Дээрэс нь болохоор өнгөрсөн оны 12 сард энтхийн засгийн газар энтхийн Экзим банкнаас одоо хөнгөлөлттэй нэмэлт одоо 236 сая долларыг энэ тосолд гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Одоо бол Монголын талаас бол түүхийн газрын тосыг тээвэрлэх асуудлыг одоо ойрын хугацаанд шийдэхэд тэгээд асуудал маань ерөнхийдөө жигдэрч байгаамаа. it will be run for a while. This is the last question to you here. Please. Энэ 1-р сарын 20-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад Монгол энэтхэгийн бизнесийн хамтын ажиллагаа нэртэй арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд ямархуу ажлууд хийгдэх үү? Тэгээд энэтхэг улсаас ямар бизнесийн байгууллагууд одоо энэхүү үйл ажиллагаанд оролцохоор ирэх вэ? Бидэнд ямар боломж байна вэ? Энэ дээр товчхон хариулт өгөхгүй юу? I was expecting this question to come and За бид өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгч энэтхэгт айлчлах үеэр бизнесийн хоёр талын бизнесийн уулзалтыг зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болоод бид нэр одоо ирэх даваа гарагт 1 сарын 20-нд худалдаа аж үйлдвэрийн танхим дээр одоо энэтхэг Монголын бизнесийн хамтын ажиллагааны боломжууд гэсэн ийм арга хэмжээ зохион байгуулна. Энэхүү арга хэмжээгээр бол бид нэр харилцан ашигтай худалдаа бизнесийн боломжуудыг эрэл хийх юм аа. Тэгээд энэ чиглэлээр бол бид нэр газрын тосны боловсруулах үйлдвэрийн захирал, гүйцэтгэх захирал алтан цэцэг ихтгэл тавина. Мөн Монголын үндэсний статистикийн хорооноос Монгол улсын эдийн засгийн төлөв байдал, бизнесийн боломжуудын талаар бид нарт танилцуулна. Мөн энэтхэг Монголын одоо хамтын ажиллагааны хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах тэр дундаа одоо сүү бүтээгдэхүүн боловсруулж одоо экспортлж, импортлох тийм боломж байгааг бид энэ жил ялангуяа одоо Монгол улсын засгийн газар экспортыг дэмжих жил болгож зарласантай холбогдуулаад бас ялангуяа сүүг боловсруулж ингэж цагаан эдэг боловсруулж экспортод гаргах энэ бас Монголд ашигтай болов уу? Дээрээс нь мал аж ахуй, эрүүл мэнд, эмийн чиглэлээр одоо хамтарч ажиллахаар энэ талаар хүмүүс ихтгэл тавина. Мөн эрүүл мэндийн аялал жуулчлал, мэдээллийн технологи хамтын ажиллагаа, үүн дотор бол хиймэл оюун ухаан, гибр аюулгүй байдлын одоо ийм шин чиглэлүүдээр хамтарч ажиллах боломжуудын талаар ихтгэл бид нар сонсноо. Мөн уул уурхайн чиглэлээр одоо хамтран ажиллах боломжууд байгааг танилцуулна. Одоо саяхан та бүгд мэдэх бах одоо коксч нүрсийг тийм ээ Монголоос энэтхэг рүү гаргах тийм талаар ярилцж байгаа. Үүний дараа бол бид нар асуулт хариулт явуулна. Энэ үеэр бол энэтхэг Монголын бизнесмэнүүд ерөнхийдөө бол бидний одоо хамтын худалдааны хамтын ажиллагааг улам цааш өргөжүүлэх боломжуудыг
бид эрэлхийлж ярилцаж тийм өдөр болох юм аа. Currently not being explored. Үзэгчтэй энэ жил Монгол Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны жилийн өв тохиож байна. Бид ойн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа, мөн түнчлэн Монгол Энэтхэгийн хооронд одоо хэрэгжиж байгаа төслүүдийн талаар мэдээллийг авлаа. Манай студид бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Синх хүрэлцэн ирлээ. Ярилцлагад анхаарлаа хандуулсанд баярлалаа.